За юу гэж цаана guys. Та нар загсны махан дээр дуртай биш үстэй. Тэгвэл надтай адилхан юм байна. Тэгэхээр өнөөдөр имшлэг загстай холбоотой болно. За окей. Тэгэхээр өнөөдөр имшлэгээр би юу гэж явах гэхээр 24 цагийн зөвхөн загсны мах идэх болно. Тэгээд 24 цагийн дараа загсны мах зөвхөн эзнэр миний арьсан дээр яг загс шиг хайртай болох нь би усан сэлж чаддаг болох нь юу гэдэг харах болно. Тэгээд эхэлцгээе. За тэгэхээр би одоо тунаага авах гээд ирсэн байна. Ямарсандаа ямар тунаа авах хэдүүлээ авцгаая. За энэ ч тэгэхээр хүрийн махнууд байна. Хүрийн мах бол биш. Энд ч болохоор загас гэх юм бол килк байна, шпрот байна. Дээшээ килкнүүд, энэчнээс тунаанууд орж ирж байна. Тэгээ энэ болохоор солонгос тунаанууд байна. Аль болох тос бахтай тунаа авсан дэр хаа. Шпрот бол дэжгүй авдаг л да. Гэтэ шпрот авах гэхээр шпрот амар тостой байд юм а. Тэгээд хамаагүй тостой мэдэх юм бол ходоод мөнцсгүй бах. Тэгэхээр энийг авахгүй. Ямар ч юмсаа би тунаа авах нь бол авнаа. Тунаа аваад дахиад нэг тунаа авчих уу? 2 тунаа. Отоггийн нэг тунаа. Тэгээд донгвоны нэг тунаа 2 авлаа. 2 тунаа. Let's go. Тэгээс тэгэхээр би өглөө одоо цаг 12 цаг 12 минут болж байна. 12 цаг 21. Яг минийх 9 минутаар төрүүлж чад. Тэгэхээр 12 цаг 12 гэсэн үг заяа. Тэгэхээр өсөх хүртлээр нь тоноогоо идэхгүй гэсэн үг заяа. Тэгээд жоохон байсан жагаад ер нь идэх бах 1-2 цаг үед ч юм уу. Ямар ч 2 тоног авсан байгаа. Тэгээд хоёулаа бол яг хүрхгүй байх гэж би бодож байна 24 цаг амьдрахад. Гэтэ ямар ч юмстай тэгээд өсгөр олцгаая. Шинэ жилийн өрөөнд суулж орчээ. Одоо тэгэхээр би номисоо орж жоохон би хитэк буюу одоо техтэй холбоотой хүний үед номисоо орж одоо би жоохон технологийн талын юмнууд хийх болно. За тэгэхээр би өдрийн цаг хугацаанд бэлэн боллоо. Энэ болохоор бас тунаа байгаа. Энэ тунаа болохоор донгоны тунаа байгаа. Тэгээ орсод эцгээе. Одоо өсчихлж одоо цаг 2:42 болж байна. 2 цаг 42 минут болж байна гэсэн үг. Гэж харагдаж байна. Жоо цэвэр хийх хэрэгтэй бол. Тэгээ жоохон тослог. Тэр заасны зүйлүүд амар сайн ч тийм. Амигтай. Дангаар нэг ийцэн чинь юу ямар ч тийм асуудал алга амар гавтай. Дангаар нэг тэгэл. Тэгээд нэг үйлгээд nice. Завсандаа цаг одоо ингээд 3 цаг орчим болж байна. Тэгээд эхнийхэн загсны махыг идлээ. Ямар ч амьдрал болохоор юм шиг байна. Гэтэ бас жоохон өлсгөр юм шиг яа гэх юм бол нүүрсэйгөө багтаа уурах гэдэг учраас. Окей. Сая ямар ч юмсан ингэж би нөгөө загсны загсаа идсэн шүү дээ. Тэгсэн чинь ингэж дотор бүр ямар мохор гэдэг бөөлчихгүй байна. Ингэ тоглоом тоглосон чи бүр тоглоом маш тоглож чадахгүй. Бэн. Тэ манай ингэхийн чи гэж хэлж байгаа болохоор би хамт ий чинь тэгээд гайг бахаа гэж бодож байна. Let's go. Тэг бүлэг. Бид нар юу шиг мөг хэлсэн дээ. Хадаарч. Магтагаа. Загчаас. Өндөр болно. Яси загсаас өрөө мэдчихсэн байхгүй. Тэгвэл жаад энэ бялоо идчихлээ. Харагч байна. За ямар ч байсан дээ guys. Би манай ангийн назийн төрсөдөр болохоор би сая нэг бялоо идсэн тэгээд яварсан нэг иймэрхүү идсэн байна. Харагч байна. Гэтэ явсан челленж үргэлжлэсээр байх болно. Тэгээд одоо ямарсан цаг орооны
10 болж байна. Тэгээд дараагийнхын загсыг болохоор нэлээ байзан жаа гэдэг хаа. Авчихсан тэгээд тэр бай. Чичээс манай буруу бай. My classmate Mr. Saya. 제발 찬호. Mr. Kaderbek. Катарбик. Энэ бол Mrs. Мухаммад. 예, Мухаммад. сан Өнөөдрийн миний загс 24 цаг загс идэх челленж маань явуулсан энэ тэр бялог гэдэг жоохон бүтлгүүцсэн. Гэтэ үргэлжлэсээр явах болно. 6 болж байна. Ямар цаг загсаад гэж яадаг хаа. Сэдвгүй ш маа маршч магадгүй. Оо өнөөдөр чи загас идчихсэн юм уу? За тэгэхээр одоо цаг орооны 7 цаг 20 минут болж байна. Тэгээд одоо ингээд өсч эхэлж байгаа хгүй. Тэр ямар нэг мэдэхгүй болохгүй. Сая тэр бялог идсэн тий. Тэр нь бол гайгүй заяа. Энэ бол 2 дахь туна загас байгаа. 2 дахь загас маань туна байгаа. Тэгээд энэ болохоор отогийн туна загас заяа. Тэгээд энийг идэж ер нь бол өнөөдөр шөнө хүртэл өнөөдрийн хүртэл ер нь лимит шаардлагагүй болчих гэж бодож байна. Тэгээд эдий. Тэгээд яг хаана байгаад байгаа гэх юм бол надад сургууль дээр л байна л да. Тэгээд яагаад сургууль дээр байгаа вэ гэх юм бол өнөөдөр манай багш маань за өнөөдөр 2 дахь хоол. Let's go. Задлчлаа. Тэгээд яагаад сургууль дээр байгаад байгаа гэх юм бол өнөөдөр нэг хичээлийн шүүлэг болох гээд тэгээд багшаа хүлээсэн чинь уулын 7-оос ч гэсэн тэгээд хойшлоо би 9-с болчлоо. Яагаад багш нар ингэ цагаа барьж болтгүй ингээд оюутнуудаа хөдөлтгүй юм бэ? Тэс мэдгүй. Бараг юм шүүлгүй аим багш хэлдэг. Let's go. Өдөр эзнэг бол хамаагүй тас багтай. Дэлгэж ажиллаад хатуу. Ягантнаас илүү гоё юм. Тийм загас шиг атчих. Нэгтэй ингэ дангаар итгэс илүүтэй будаатай хөлөөл амар гоё. Яг дангаар итгэр жоохон аргуу байна л да. Бас дуустад үнд гэдэг амар бага юм байна. Дөнгөж 135 г л юм байна. Гэтэ нэг өдрийн махны хэрэгцээг хангаж болох. Тэр нөө амар улам амиг гэдэг амар гоё гэсэн үг шүү дээ. Харж байна уу? Дууссан маа. Тэр нь бол өдрийн иддэг нөгөө дангуй болов ямар үлдэр болох юм. Тэрнээсээ илүү гоё юм байна. Хамаа гоё амттай тэгээ шүүснээс илүү гоё. Тэгээ тос багтайгаа нэлээд таалагдлаа. Яасан энэ нь ч ажгүй юм. Замсанда 2 дахь загас идэж дуслаа. Энэ болохоор отогийн тун ойлаа. Хогийн сав. Энэ чинь болохоор энэ бол цаас. Энэ болохоор шил хунцар энэ үүд бол. Өдөртөө цаас хийсэн биш. Энэ төр болохоор хунцар хийсэн. Ийшээ хийдэг баха. Зөвхөн хийсэн гэж бодож байна. Тэр буруу нээсэн бол та нар комент бичээрэй. Гэхдээ шүү дээ. Яг энэ загас идэхэд нэг асуудал байна. Ганцхан асуудал. Тэр нь болохоор давслаг юм байна. Нэгэн давслаг. Би баг давсныг хийдэг байхгүй. Тэгээд давслаг нь бол жоохон тийм юм байла. Тэгээд давслаг нь бол жоохон асуудал болж магадгүй. Их идэх юм бол гэтээ хаяад жооч гайгүй л та. Өнөөдрийг баг ингээд асуух гэж бодож байна. Одоо ингээд өөр юм идэхгүйгээр ингээд унтчихжээ чадах гэж бодож байна. Тэгээд мааш уулзцай. Одоо ингээд 12-ны 7 цаг 26 минут болж байна. Тэгээд маргааш өглөөний унтан дээр загас идэх болно. Одоо ингээд 24 цаг загас идэж байгаа шүү дээ. Тэгээд яг 24 цаг загас идээд ямар үдэн гарах гэх юм бол ер нь бол баг би хайртай болох гэж бодож өөрийгөө. Тэгээд за усан сэлж чаддаг бас болох гэж бодож байна. Би ч усан сэлж чадахгүй. Тэгээд загас идсэн учраас ер нь бол усан сэлж чаддаг болох хаа гэж бодож байна. Я. Миний чи амар захнадах юм. Хайрс орох чинь. Нара. Хайрс. Нара хайрс. Биш болчихсон байсан биз дээ. За тоглосон. Хайрс одоо урагч эхлэх байна. Түр бай. За окей, цаг одоо 11 цаг 14 минут болж байна. Тэгээ энэ нь ямар нэг юм идэхэд айгүй тохиромжтой цаг шүү дээ. Өглөөний цай, өдрийн цай уухад тохиромжтой цаг. Тэгээд би өглөө нэлээ унтцаад гарч ирсэн болохоор ер нь бол өшгөн гайгүйсэн. Тэгээ одоо яг өсөж эхэлж байна. Нэлээ өсөж байна. Танаа загстай нэг танаа загс.
Хей. За ямар ч гэсэн да сая би уулна хахгүй ресторан орох гэсэн чи хахгүй ресторан нэгээгүй дотор хүлээ авалт болж байгаа юм шиг. Тэгээд би нэг онигирийг л авдлаа. Тэгтээ зүгээр ингийн онигир биш, тоноотой онигир шүү заяа. Тэгэд ерөөс нь бодоотой юм мэдээг болохоор ингээд онигир бол амар гоё харагдчихна л та. Тэгээ би онигир хийж задлж чаддгүй шүү дээ. Бараг л зөв онголголоо. Тэгтээ яг зөв онголож чадсангүй. Татварт ийм жоохон загсны багтай шүү дээ. Нэлээд баг загсны багтай байна. Шүтээ авсан тунаагаар бол шүтээ баг нэг тунаагаар бол баг 4-5 онигир хийж хэрэг юм байна. Амар баг загстай байна. Би загсны багтай хийж авч байгаагүй. Би дандаа хүрээ багтай онигир авдаг гэсэн. Би ч тэр 12 цаг 12 минутаас эхэллээ. Тэр цаг эхэлсэн шүү дээ. 12 сар 12-ны 12 сар нэлээд өнгөрөө гэсэн. Тэгтээ ямар ч байсан да. Би 2 лаадсан загс идсэн. Нэг онигир идэж байгаа одоогийн байдлаар. Нэг том загс идэхгүй гэхдээ яаж ч ингээ хайрсмэр сургаад зүйл усан сэлж чаддаг болно гэж байхгүй ч тэгэхээр би нэг удаа том загс идэнэ гэж юу нь бодож чинь заяа. Тэгээс одоогийн байдлаар бол би 23 цаг амтчихад байгаа юм биш үү? Зөвхөн загсны мах идээд гахалтай. Тацчаа. Тунаагаад дуусчлаа. Одоо ерөөс нь мэддэгдэх хайрсмаас гарын дээр ургаж эхлээг байна. Тэгээд бас усанд сэлж чадах юм шиг санагдахгүй. Ер нь ч ороод ингээд чулуу шиг ер нь шууд живх юм шиг санагдчихэв. Стил өмнө бид хийдэг байсан. Одоо стил тэгсээр ямар нэг өөрчлөлт гараагүй байна. Тэгээд таад ямарс нэг загас идэх хаа. За би хүлээсний эцэст хакуу ресторан дээр чадлаа. Энд ч болохоор би нэг загсны шарсан багсан грилэд макарел дэс бага. Яг за одоо бол онгоц мөр өглөө бол онгоог байсан. I'm waiting for my fish. Одоо цаг дээр шүү дээ. 4 цаг 4 минут. 24 цаг өнгөрч одоо ингээд энэ яг 28 дахь цаг зөвхөн загсаар амьдарч байгаа 28 дахь цаг болж байна гэсэн. Окей. Ямар ч мэд загс ирчлээ. Тэгээ энийг болохоор шояки гэдэг ер нь бол давсалсан загс гинэ. Тэгээ энэ болохоор яг уул загсны махаар идэгсэн мөртлөө сая загсны махан дууссан гэсэн болохоор надад яг загсны хацраар өгсөн гэсэн. Тэгээд ямарсан да 2 дахь биш зөвхөн загс гэж 24 цагийн 4 дахь загс гэсэн. Давсалсан загс гэсэн. Тэгээд ямар ч идцгээе. Гэтэ энэс амар тийм яг түүхий загас шиг өнөрч байна. Миний бодлоор магадгүй жоохон түүхий байж магадгүй. За first bite. Юу юм бэ? Nice. Нийцэн лаадсан загас эсвэл нөгөө нэг кебабын цул хамаагүй гоё. Ястаа. Энэ яга юу юм бол? Энэ ногоо ах шиг байна. Тэн хураа аим гоё зөөлөх юм байна. Тунаанаас бол хамаагүй гоё. Татналын энэ бол амар тийм шарчигнуур одоо сонсч заяа. Шарсан загсны амт гэдэг. Тэгээд баг чадчихин да. Ямар амьд юм бэ? Турцсан бэ? Гэтэ өөхтэй. Чи тасдаг юм байна. Тэгээд загсны махны төвхтэй юм юу гэхээр загсны мах жоохон ястай байгаад байдаг. Өндөр л яс баг байхгүй шиг байна. Гэсэн чинь энд яс биш үү? Тэгээд жоохон тослог байна. Энд тослог. Ни ягаанаас хитх юм бол жоох аюугүй мэн. Яг энэ шарсан хайлсан таслаг байна. Гэт нэг юм саналаа л та. Загсны яс нэр амар аюултай гэсэн. Хотод руу орчих юм бол ямар ч нэг жоохон багт ясын идчихв гэдэг амар сануулдаг байсан.
Би нэг ялцчих боллоо гэдэг. Энэ яга нэг их хийсгүй хаа. Би буруу юм шиг бодлоо. За тамирсан ингээд 4 дахь загсаа идлээ. Цаг болохоор 4 цаг 19 минут болж байна. 4 цаг 19 минутанд гэдэг чинь одоо би яг 28 цаг зөвхөн загсаар амьдраад байна гэсэн үг. Гарцгаая. Oh my god. Би тоглоомч уу яг нэг яс гусчлаа. Хатад аяг болоод байна. За яцхан. Ямар ч байсан та ингээд 24 цаг загас идэх чаленж маань амжилттай боллоо. Одоо яг цаг 12 сарын 13-ны 7 цаг 37 минут болж байна. Тэгээд ямар ч байсан та 24 цаг зөвхөн би за комит хэлсэн. Зөвхөн загас идэх чаленж маань ингээд амжилттай боллоо. Чаленж чинь хоёр нь бол загас идэлт маань амжилттай боллоо. Яаж хийж авч чадлаа тийм үү. Гэтэ яг гидс одоо жоохон таагүй юм л та. Аргач бас 24 цаг ингээд мах идсэн 24 биш баг ингээд энэ чинь 31 цаг ингээд загас зөөх хийдэд амьдэрч байгаа юм чи ер нь бол гидс эвгүй болох нь бол аргагүй жоохон гидс эвгүй ямар ч ногоо идэг учраас аюул сонирн байна. Гэтэ ингээд болоогүй тийм үү. Бид бүхэн нэг зорьсон төлөвлөгөө байгаа. Тэр нь болохоор өөрийгөө хайртай болсон эсэхийг шалгах байгаа. Тэгэхээр шалгацгаая. За тэгэхээр энэ бол миний арьс. Бор харагч чинь тийм үү. Амар бор харагч. Гэтэ амьдрал дээр юм бор амар бор биш үү заяа. Ямар ч байсан да энэ арьсан дээр бол ямар ч юу алга. Хайр салга тийм үү. Энэ бол миний зүүн гар. Зааж аваа. Зүүн гараа бэлийг авч шалгацгаая. Шүү. What the heck? Энэ хайрсан шүү дээ. Йоо. Та нарт чинь өө би гарн дээр хайртай болсон биз дээ. Энэ араа. Жинхэнэ супер хайрсан. Тасаа тэгэхээр би гарн дээр хайртай болсон биш одоо баг усан дотор амьсгалж чадаж магадгүй тийм үү. Тэгвэл би газ үзчихэд ирээ заяа. Байж байгаа. Oh my god, та нар үлдэж байна. Бисээ усан дотор баг 5 минут амьсгалчаад ирлээ. 5 минут сэлж байгаа ирлээ. Мика марцсан шүү дээ. Сая яасан бэхээр би усан дотор баг 5 минут ингээд амьсгалаад байгаад үзчихлээ. Ер нь бол усан дотор баг ингээд ямар ч асуудалгүй сэлдэг болсон байна. Тийм ээ, хүн 24 цаг загас идэхээр усан дотор сэлж чаддаг болт юм байна. Бас хайрстай болт. Усан дотор 1 минут амьсгалж чаддаг болт юм байна. Бас хайрстай болт юм байна. Гэж бодлоо ярих хэрэгтэй. Тоглосон юм аа. Мэдээж усан дотор сэлэн ч гэж бас явах тий. Ямар ч гэсэн 24 цаг загас идэх юм амжилттай болсон. Тэгээд над дээр хайр сургаагүй шүү. Энэ зүгээр зурцъя. Тэгээ бас сая усан 5 минут амьсгалж чадаагүй зүгээр л 1 минут амьсгалж чадаагүй сая зүгээр л усан дотор нүрээ гоочод ирлээ. Тийм ээ. Би бол хурагч. Гэтэ тэр яг та нар энэ хүнийг мэдхүү. Энэ хүн бол Marcus Brownlee буюу технологийн айгуу том ютубер байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр хэдүүлээ технологийн бичлэгээр уулзах байх гэж бодож байна. Ямар ч нэг тим юм хийх санаа бол надад байгаад байгаа. Тэгээд тэр бичлэгээр уулзах хаа. Загас тэг ямар ч энэ хүртэл бичлэг үзсэн бол баярлаа. Тэгээ хамт байсан бол баярлаа. Хэдүүлээ өнөөдөр 24 цаг зөвхөн загас илж амьдч үзлээ. Ямар ч хайр сурахгүй юм байна. Ямар ч усан амьсгал нөлөөлөхгүй юм байна. Зүгээр л жоохон гид зүгт юм. Тэгэхээр ер нь бол загас идэх бол ястай загасны мах идэж явахдаа ясын болгоомжтой идэх хэрэгтэй. Тэгвэл би өдөр ясаад нэг яс залгч шиг болсон. Тэгээ ходоод тэг тэр сэтгэлтэй жоохон аюул болсон. Ер нь бол загасны яс идэх бүр амар аюултай шүү дээ. Тэгээд загас идэж болохгүй заяа. Ямар ч энэ удаагийн бичлэг ингээд дуусч байна. Ямар ч энэ удаагийн бичлэгээ хамт байсан бол таар баярлалаа. Тэгээд лайк болон subscribe дараарай гэж хэлэхгүй. Ер нь бол дарахтахгүй та нарын дүр заяа. Тэгээд өөртөө дарахтахгүй өөртөө шийдээрэй. Явчихсан та энэ удаагийн бичлэгээр хамт байсан бол баярлалаа. Bye.